Баялаг ухаан тань мэдгэн од мөндөр суугийн онцлог сэдв нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч Зандаа болон Зулаа миний би ээлж дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг интерьерийн бүх шийдэл нэг дор ураатай ENC Group ивэнтэтгэн та бүгд төрөж байна. Өдрийн минь Зандаа. За өдрийн минь Зулаа. За тэгэхээр Итали уран зураг эсвэл архитектурын элдв байгууламж, уран барилга, машин, бүр тавилга нүртэл яагаад тийм алдартай байт юм бол тий? Яагаад бүр Итали үлгэртэл модон хүүхэлтэй яагаад амилдсан бол гэдэг нэг асуулт уран гараад. Ер нь яагаад италичууд бусдаас тийм илүү урлаглаг, тэгсэн мөрчлөө бас чанартай юмыг хийдэг вэ? Италийн урлаг, тавилга, загвар, машин, архитектур гэд гоо сайхан дээр нэмэх нь чанарын хослол яваад штэ. Дэлхийд ийм хүчтэй болсон тэнгүүд Италид ийм авиастай хүмүүс ийм ихэр төрдөйм болов уу гэдэг асуулт нөгөө гарч ирээд байгаа байхгүй юу? Тийм ээ гэж хариулах юм бол энэ буруу болчих гээд. Зүгээр ингээд нэг үндэстэнд илүү авиастай хүмүүс нэг үндэстэнд ороо гэнэ гэж байхад хэцүү. Олон зуун жилийн турш бүрэлдсэн энэ соёл, тэг газар зүйн онцлог, эдийн засаг, гэр бүлийн уламжлал, мөн өрсөлдөөн энэ бүгд нийсэн үр дүн энэ зүйлийг хөтлөөд байгаа. Итали зүйл сайн чанартай байгаагийн. Тий. Жишээ нь чинь газар зүй гэж яагаад оруулсан гэхээр говьд одоо анхны дуу хөгжим үүсч чинь төсөөлөл л да. Тэнгүүд говьд би танаас хаахалтай л чи зандаа гэл намайг надад яхад бол их нэг үгийг их уртаар дуудсан штэ. Тийм. Энчээс уртын дуу жишээ нь маягийн урлаг үүсэж байгаа байхгүй. Тэнгүүд хэдүүлээ тийм нэг бороотой бүүдгэр англи эсвэл нэг германд амьдрдаг гэж боддог юм бол бид нар үргэлж бороотой, цастай, бүүдгэр өгдөг учраас нэг галд түлээд гэр бүлэрээ ингэ суугаад дуулаа гэхэд нэг тэ аруулаад болдог ч юм уу, тавуулаад болдог. Ингээд нэг найрал дуу германд илүү үүсгэн тодорхойлж байгаа. Италид чи бодолтой нарлаг ингээ ганцаараа ингээд нэг одоо хүүхэн дурлцсан ингээл явж байхдаа гоё дуу аялаад тэнгууд Италид ари илүү түлхүү хөгжих боломжтой болчиход байгаа юм. Тэр газар зүйн онцлог нөхцөл нөлөөлж байгаа юм. За ингээд жишээ нь Италийн ингээд тавилга гэж бодъё. За нэг ширээ, сандал одоо юу ч үдийн хувцсын шүүгээ те. Тэгэхээр тийм алдартай тавилгаараа алдартай шүү дээ. Бүр алдартай хотууд ч байгаа. Тэдний ингээд харахаар юм хийх гэдэг нь зүгээр нэг үйлдвэрлэлж биш болчиход байгаа. Бараг урлаг шиг ойлгогддог те. Жишээ нь одоо бүр ингээд нэг алдартай Натуци гэдэг брэнд байгаа шүү дээ. Яагаад Натуци юм алдартай? За тэгэхээр яагаад гэдгийг хид хідэн том шалтгаанаар нь тайлбарлах хичээе. За мэдээж хэрэг эртний грек ромын мэдээж үр нөлөө байгаа л да. Гэхдээ сэргэн мандалтын үе италичуудын сэтгэлгээг бүр оргилдон туртал өөрчилсөн. Энэ бол их том шалтгаан. Тэр үед уран зураг, баримл, архитектур, математик, инженерчлэгээ те янз бүрийн зүйлс бүр маш хүчтэй одоо өрнсөн шүү дээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хоорондоо холилдож ингээд юу яж хөгжиж байгаа. Яагаад энэ нөгөө дахин сэргэн мандалт гэж нэрлэдэг гэхээр за одоо бид жишээ нь юугаа мэддгүү гэж одоо Чингис хаанагаа мэддгүү бүр цаашлаад бид нар одоо модон шаньюг мэддгүү ингээд бүр мянган жил явцсан гэж бодъё. Бид хаанаас ирсэн гэхээр хариулт байдгүй ойд төрсэн сарамгчин шиг тэгээд ингээд зүгээр л нэг дороотцсон арт юм гэж бодъё л да. Ямар нэгэн шашнаар бид ингээд дээрлэгцэн. Тэгжсэн чи гүйгүнтхэн ингээд те ингээд хүмүүс гарч ирээд энэ нэг л буруу байна да гэд тэгээд ингээд юм мас судлаад утсан чинь бид бүр маш хөгжилтэй. Бүр гайхамшигтай арт хүн байсан гэдгийг мэдлээ. Тэнгүүд бид тэрэн лүүгээ тэмүүлж эхэлдэг. Тэгэхээр италичууд өмнө нь те энэ грек, ром гэдэг ч юм уу ийм агуу хүмүүсийн үр удам байснаа сүүлд нь мянган жилийн тэр нөгөө харанхуй дунд зууны дараа ахаад мэдэрчээд хөөх бид чинь ийм гоё хот тосготой, ийм гоё уран баримлалтай байсан юм те. Гэт ингээд бүх зүйл ахиж хөгжиж байгаа. Тэгэхээр тэгээд дахин гэдэг үг орсон шалтгаан тэр дахин сэргэн мандалт гэдэг. За энэ Renaissance шүү дээ тий. Тий, 90 байгаа шүү дээ. Тийм байна дахин. Тэгэхээр энэ хөгжихдээ зөвхөн урлагаар биш, хажуугаар нь математик, инженерчлэг бүгд хөгжөд эхэлсэн. Тэгэхээр ийм том зүйл болохоор юу болдог гэхээр Леонардо да Винчи шиг хүн зураг зурна. Гэхдээ хажуугаар нь машин зохион бүтээн. Чин да Винчи шүхэр одоо чин скафандр танк хүртэл зохион бүтээжсэн хүн шүү дээ. Зураг скетчүүд нь байдаг. Тий. Тэгэхээр урлаг ба инженерчлэл тэдний хувьд хоёр тусдаа зүйл биш. Бүр ийм агуу болчихж байгаа байхгүй. Энэ өрсөлдөөн дунд.
Шинжлэх ухаан одоо бид нар уран зураг баримл ч юм уу тэрийг дандаа шинжлэх ухаанаас тусдаа зүйл гэж ойлгож хүлээж авдаг байсан шүү дээ. Гэтэл энэ бүгд нэгдсэн. Жишээ нь Гиген Петрийн зочин дугуйн байгаа. Maaхан сайн мэдгүй бол одоо энэ Ватикан ч католик шашны төв. Тэгээ Ватиканы яг одоо тэр Папа Лаймынх нь одоо тэр нөгөө номоо айлцдаг тэр хачин гоё зогчин дугуйн чинь Гиген Петрин гэдэг нэртэй зогчин дугуйн. Энэ асар гоё бөмбөр оройтой тий. Тэгэхээр жишээ нь энэ Гиген Петрин зогчин дугуйныг хэн зурсан юм? Сууд Рафаэл, сууд Бернини, сууд Микеланжело нар нэгдсэн бүтээл. Зөвхөн чинь бөмбөр оройн гэх Микеланжело гэх гэж явна. Тэгэхээр сэргэн мандалтын үеийн хамаг том одууд нийлж байгаад ийм том агуу инженерийн байгууламжийг бүтээж байгаа. Одоо чинь мад бүх оддын тоглолт гэж болдог бол одоо сайхан дуугадуулаад тэгээд тарах нь шүү дээ. Сэргэн мандалтын бүх одууд нийлэхээр энэ хэдэн зуун жил дурсагдах ийм инженерийн юм хийчихэд байгаа байхгүй. Нэг ялгааны юм. Тэгэхээр урлаг инженерчлэл хоёр нэг зүйл байгаа байхгүй энд. Тэгэхээр энэ олон зуун жил бат бөх байгаагийн шалтгааныхын суурь бол мэдээж нөгөө зөв тоо, математик, геометри, инженерчлэл байгаа. Гэхдээ ийм сүрдэн бишрэн байгаа нь өөр гоо үзэсгэлэн гоо зөв тэрэн чингэсэн. Тэгэхээр Италид ийм философи байгаа байхгүй. За энэ сандал. За эсвэл энэ гар утас машин юу гэдэг те юу ч гэж болно, оёдлын машин ч гэж болно. Энэ зүгээр л ажилдаг байхад хангалтгүй. Энэ үзэсгэлэнтэй байх хэрэгтэй гэдэг ийм философи байдаг. Тэгэхээр энэ нөгөө тавилга дээр маш хүчтэй харагдаад байгаа байхгүй. Италичууд сандлыг зүгээр суух хэрэгслэх гэж биш. Энэ өрөөний энэ сэтгэл хөдлөл гэж хардаг. Энэ амьтаа гэж хардаг юм. Тэгэхээр зүгээр нэг одоо нэг газар би нэг одоо сайхан гэртээ Итали тавилга тавьчлаа гэж одоо их гоё те. Тэгээ нэг ор байлаа зүгээр нэг ширээ бөөдөн сандал юу ч байж болно хувцсан шүү. Энэ бүгдээрээ ингэ сэтгэл хөдлөх гэж идэг. Одоо миний гэрийн лав юмнууд нэг сэтгэл хөдлөгдөг юм л да зүгээр энэ дотор хувц байгаа л гэж нэг ойлголт шууд төрдөг. Тэнд ямар нэг сэтгэл хөдлөлтгүй шүү дээ. Жишээ нь яг шкаф хараад нэг сэтгэл хөдлөлтгүй. Доторх яг миний шкаф гэж бодохгүй л дээ. Харин тийм. Бид нар ч энэ тийм байгаа хөөх. Тэгэхэд Италид бол тэгэхгүй. Зүгээр сандал гэж хизээж харахгүй тэрийг. Тэгээд анханасаа бүтээхдээ зүгээр сандал гэж огт бүтээхгүй байгаа юм байна. Сэтгэл шингээгээд байгаа юм бэ? Тий. Тэгэхэд ягаад тэнгууд одоо хүртэл Итали одоо тавилга ийм үн цэнтэй байгаа. Яг ийм үнэтэй эсвэл алдартай Итали тавилгатай болсноор ер нь хүм баяжигцсан Итали тавилгатай болохыг хүсдэг шалтгааныг хэлье. Яг тэр олон улс орон үйлдвэрчлэлт гэдэг зүйл болсон. Монголч байгаа. Аж үйлдвэрийн хувьсгал бий болсноор машин хийдэг болсон. Гэтэл тэнд юу болсон гэхээр гар урлаа нөгөө арт хүм чаалцсан ихэнх нь. Гар урлаа. Үйлдвэрт олон тоогоор машин үйлдвэрлэдэг болохоор нөгөө гар урчуудын ур чадвар тэр амин сүнс байхгүй болсон байна тий. Сүнсгүй болсон. Харин Италид болохоор гэр бүлийн одоо жижиг үйлдвэрүүд нь үлдсэн байхгүй тэр аж үйлдвэрийн хувьсгалаас. Одоо хүртэл маш удаан хадгалагддаг. Жишээ нь ингээ ярил л да. За нэг нөхөр байлаа гэж бодъё. Альбертиньо гэдэг ч нэг за тийм нэртэй хүн гэж бодъё. Аав нь модчин гэж бодъё. Модыг янз бүр юм одоо хус, нарс, царс гарыг модыг бариад ямар шин чанартайг нь бүр яг тэр модны ээжг нь хэлээд өгнө. Тэр аав нь юу вэ? Энэ модоор за би нэг аяг хийж болох юм байна. Энийг бол зүгээр түлчээ, энэнгээр хашаа байшин хийн. Харин энэнгээр би яг бөөдөн хийн. Сандал хийн. Эсвэл энэнгээр үнэхээр гоё том царсан ширээ хий гэдэг ч юм. Ингээ модыг бариад бүр тийм шин чанартай бүр тултал ингээ мэдэрсэн нэг аав. Тэр одоо хүүтэй болж байгаа. Нөгөөдхөнд одоо хин гэдэг Фернандиньо гэдэг нэр өгье гэж бодъё. За хамаагүй. Гэтэл модчны хүн нь болохоор дизайны сургууль сурчиж байгаа байхгүй. Утга нь. Тэгэхээр аавынхан тэр мэдлэгийг өвлж авна. Эдгээр чинь суурин соёлын хэрэгжилтэй учраас ер нь аавынхан мэдлэг манайхан ч гэсэн адилхан аавынхан тэр одоо тий мэдлэгийг өвлж авдсан шүү дээ. Тэрнтэй адилхан. Тэнгүүт модны мэдлэг дээр нэмэх нь одоо модыг амьлуулах буюу дизайнлог болгож. Ингээд тэр хүү болохоор нөгөө аавынхан мэдлэг дээр өөрийнх нь дизайны мэдлэгийг нэмэхээр Пиноккио хийж чадна гэсэн үг. Пиноккиг. Тэгээ чи нэвтрүүлгийг ингэж нэрлсэн юм уу? Тий. Энэ Пиноккиг буюу амьд модон хүүхэлд хийж чадна. Хүнд ингээд амьд юм шиг. Энэ уламжлал байгаа учраас Италийн тэр үлгэрт нь Пиноккио гарч ирээд байгаа байхгүй юу? Ер нь. Тэгтэл нөгөө Пиноккиг хийсэн хүний хүүхэд нь инженерийн сургууль сурчна. Инженерчлэлийг ойлгоно. Ингээд өвөөгийнхөө модны мэдлэг, аавынхаа дизайны мэдлэг, өөрөө инженерчлэлийн мэдлэг. Тэгэхээр ингээд
100 жил өнгөрчөөд хахад цаг үеэсээ хоцрохгүй байх мэдлэг ингээд одоо 3 дахь үеэс нь эхэлчихэж байгаа юм. Тэгэхээр 4 дахь нь 5 дахь нь энийг улам ингээл хөгжүүлээд байна. Тэгэхээр цаг үетэйг нийлүүлсэн мөрчлөө жинхэнэ амьд тавилга мэдлж чадаад байгаа. Гэхдээ энэ гэр бүл 100 жилийн турш гэхдээ нэг зүйлээ улам сайжруулад иддэг. За ингээд манай гэр бүл ерөн тавилга хийдэг дээ. Ингээд гинтхэн за нэг хүүхэд гарсан. За би ерөөсөө нэг гутал хий гэхгүй. Тэнд нь угаасаа өрсөлдөд хэлэхгүй. Яг л тэр гутлыг чинь цаана байгаа гэр бүл чинь өөрөө тэр бас хэдэн 100 жил явсан. Хэдэн 100 жил болсон. Тэд нартай өрсөлдөхийн аргагүй байхгүй. Харин гутлаараа ингээд дагнж өрсөлддөг гэр бүлүүд хоорондоо өрсөлдөд байна. Тавилгатай бол нөгөөд бол угаасаа тэд нар ч гэсэн тавилга руу орохгүй. Яг л манай гэр бүлийг дийлэхгүй байхгүй. Манай гэр бүлийн уламжилж хэвээр маш нарийн нандин бүх ингээд ноохоо хүүхдэд шилжүүлж байгаа шүү дээ. Тиймээс олон Итали брэндүүд асар том корпорацууд биш үүдэг. Зүгээр нэг ингээд гэр бүлийн 3 үеэрээ арьс боловсруулсан гэр бүл үүдэг. Гэх маягийн үйлдвэрүүд үүдэг. Тэгэхээр том корпорацууд Италийн тавилгыг одоо хүртэл дийлдэг шалтгаан тэр. Хичнээн мянган ажилтнтай болж байна. Бүр тэр бумын хөрөнгө оруулалт хийгээд бүр дэлхийн Нью-Йорк, Шанхайд үйлдвэрээ байгуулад нөгөө 3 үеийн хүний чинь яагаад ч гүйцэхгүй байгаа юм. Боломжгүй. Яг л тэнд нь нөгөө сүнсийг яаж хийдэг аргыг нь италичууд мэддэг. Нөгөө Пиноккиг амьлуулах арга зөвхөн тэр Итали гэр бүлд байгаа. Яагаад гэхээр тэд корпорацийн хувьд за хоёул одоо за тавилгатай үйлцэлцээ гэж боддог тэд нартай. За хоёул бүр тэр бумын хөрөнгө оруулалт босгоцсон. Хоёулаад мөнгө чухлахгүй. Гэтэл тэдэнд чинь болохоор нэр хүнд чухал. Нэр хүнд мөнгнөөс илүү чухал Итали хүнд. За одоо чинь хин гэдэг. За Карло гэдэг нэг хүн байлаа. За овг нь юу чинь те. За нэг Итали овгтой. Медичи гэдэг овгтой гэж бодъё зүгээр. Карло Медичи гэдэг нэг хүн байлаа гэж бодъё л да. Тэгтэл тэрний хүн яг тавилгаа ихтэй энэ миний Медичи гэдэг овг л гарч ирнэ. Энэ тавилган дээр. Энэ овг ингээд одоо юу гэдэг чинь сүүдэртгэхээс нэр хүндээ сүүдэртгэхээс маш их юм. Мөнгө гэхээс миний Медичи л чухал. Тэгтэл хоёулаач болохоор мөнгө хэрэгтэй байгаа байхгүй. Тий, мөнгөний төлөө чи хоёрын зорилго бол мөнгө олох. Тий. Тэгэхээр нэр төрөө эрхэмлж юм хийсэн хүнийг ер нь гүйцэх энэ нарны аймгийн хавтгаад байдгүй байхгүй. Ер нь нэр хүндийнхэн төлөө. Тэгэд чинь эх орныхон төлөө гэж амнаас алддаг шалтгаан цаана тийм учраас. Энд чинь эх орных нэрийг бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг ямар ч хүчрхийг дайсан эх орноо хамгаалж байгаа гэр бүлээ хамгаалж байгаа хүнийг нөгөө дийлдэггүй шалтгаан энтэй чи яг адилхан. Гар урал дээр хүртэл юм. Тэгэхээр тэдэнтэй өрсөлдөх ямарч боломжгүй болчиход. Одоо чинь тавилгын үйлдвэр байгуулад хичээгэж одоо энэ 86 настай натуцыг бид нар хинч гүйцэхгүй байхгүй. Энэ чинь 86 настай өвгөн байна шүү дээ. Энэ чинь те энэний одоо үр хөвгтүүдийг бид нар гүйцэхгүй шүү дээ. Тийм байна. Тэгэхээр италичууд ч өөрөө альваа тэгэхээр нөгөө одоо модон урлал хийдэг нь мод, арьсан урлал хийдэг нь арьс гэж бодоход тэд нар ингээд модыг барихтаа бид нар шиг барьдаг гэсэн. Бид нар мод барьж ийн гэж боддог. Бид нар зүрхсэлээ шал өөрөөр мэдэрнэ. Италийн ингээд сайн дизайнерууд Италиас төрдөг шүү дээ. Хувцас загвар юм байна уу? Тэ энэ тавилга юм байна уу? Тэд нар ч модыг, чулууг, арьсыг, металлыг, даавууг барьчаад тэднийг зүгээр барихгүй тэрний зан аршин шиг нь хүртэл мэднэ. Одоо чинь Микеланжело юу яж байгаа юм? Яг тэр Пьетагаа урлах гад яг дотроо ингээд харчаад байгаа шүү дээ. Тэгчээд тэр нөгөө Италийн маш том гантхийн уур хадар очиж. Тэнд ингээд янз бүрийн текстуртэй гантхүүд байгаа л. Гэхдээ тэнд хэдэн жил ингээ зөвхөн өөрхөн дотрыг харсан тэр гантхийг хайж чачаад арай гэж олж байгаа шүү дээ. Тэгээд Пьетагаа урлаж байгаа байхгүй тэр гантхаараа. Тэнгүүд одоо тэр текстурыг чихэн Микеланжело текстур гэж нэрлэдэг. Гэх мэт бид нар бол тэгж харж чаддаг. Жишээ нь өрөндөөс нэг тэгж харж чадсан нэг хүн байдаг Стив Джобс. Тэ Apple гэдэг утсаа хийхдээ өнгөөгөө дотор нь харчаад тэгээд нөгөө өнгөө гаргаж авах гээд ингээд нөгөө үйлдвэрүүдээр ч 50 мавь ч үн тэнд явж байгаа. Тэгэд өөдөөс нь 100 цагаан өнгө гаргаж гэж. Цагаан өнгө чинь дотроо хэдэн мянган янз юм байна л та. Тэгэхэд Стив Джобс энэ биш вэ гэд нөгөө таалагсан цагаан өнгө нь олж харахгүй шүү дээ. Тэр чинь тэр бомт нэг л төрж байгаа байхгүй Стив Джобс. Италид бол эн чинь хаасаг байдаг. Тэр цагаан өнгийг нэрэл Стив Джобсыг ойлгох хүн италичууд байгаа байхгүй. За одоо чинь
За Италийн тавилга дээр тийм үү. За түрүүний жишээ татсан Натуци дээр Натуци гэд брэнд байгаа тийм. Арьс нь ингээд хэд хялгаар биш. Мод нь бүр амтай юм шиг бүтцтэй. Одоо ингээд за ямар нэгэн төмөр орлоо гэж бодоход тэр нь хүүтэн биш тийм дулаан мэдрэмжтэй. Тэгэхээр эн чинь нөгөө масс үйлдвэрийн бүтээгдэхүүнээс илүү амьд мэдрэмж төрүүлээд. Гэтэ яагаад гэдэг асуултанд л хариулах гээд оролдсон юм. Ер нь Италид ингээд кофе шоп, гудамж, цонх, хоол, одоо энэ бордюр, одоо монголчууд бордюр их сайн мэддэг. Бордюр гэдэг. Тэр болгоны Италид нэх гой үзэмжтэй байдаг. Чин пиццаг бодъё. Яагаад тийм алдартай? Зүгээр нэг гурин шүү дээ. Хавтгай тарах питал байхгүй юу гэнэ? Эртний грекийн Левантад гэсэн питал байсан, Туркид пидел байсан. Тийм. Тэгээд нөгөө эдгээр пицца гэсэн. Тэг Италид очиод. Тийм. Италид очихоор эн чинь дэлхийн алдартай зүгээр нэг хоол болсон. Яагаад? Өнгөний зохицол байгаа юм тэнд. Италичууд л тэрийг хийж чадсан. Тавглалт нь тэр нөгөө бөөрийн хийдгээ зүсэж байгаа. Тэгээд тэр сэрн дээр нь байгаа одоо улаан ойл. Тэгээд тэр нэг бүтцэн мэдрэмж нь. Бүгд чухал гэдгийг италичууд л мэдсэн байхгүй. Энд урлагийн бүтээл болгож өөргсөн пиццаг зүгээр нэг гурилыг. Тэдний италичуудын соёлд нь өөрөө амьдрал бол өөрөө урлаг гэсэн ойлголт байдаг. Тийм болохоор энгийн хаалга, сандал, халбаг сэрээ, сандал ширээ юу гэдэг нь бүгдийг тийм нэг дизайны мэдрэмжтэйгээр хийгээддэг. Тэгэхэд нэгэнт ийм болохоор өрсөлдөөн маш хэрэв. Одоо чи төсөөлөд үзэлтэй. За, Монголынхан хамгийн сайхан ариг хийдэг гэж бод. Тэгвэл тэр Монголын ариг гоё гэдэг мэдрэмж Монголд аяар байхад тэгвэл яг аль айлынх нь вэ гэдэг тэр бас нэг өрсөлдөөн бий болж болно доо ирнэ. Тэрэн шиг тэнд үнэхээр гутал хийдэг, тавилга хийдэг айл үлэхэд тэр чинь өрсөлдөөн аим ширэн гэсэн үг. Яага ширэн гэвэл бүгд сайн хийдэг учраас ширэн баггүй. Бүгд муу гэдэг ширэн өрсөлдөөн байх болчихно. Сайн хийдэг учраас өрсөлдөөн бүр ширэн болдог. Ширэн гэдэг нь хэрцгий гэсэн үг шүү гол нь манайхаа тэрийг ойлгоор гоё гэсэн үг. Яг тэгэхээр дундаж юм хийвэл хинч тоохгүй. Тийм байна. Тэр дундаас ялгарч гарч чадахгүй юм байна. Яг Монголын ариг шиг биш бол энэ ариг чинь хүн уухгүй шүү дээ. Тийм байна. Тэ? Тэгэд дээрэс нь яг тавилга хийж бол эсвэл гутал хийж бол хувцас хийж бол эн чинь онцгой байх шаардлагатай болчихж байгаа. Дундаж байж болохгүй. Онцгой байх хэрэгтэй бусдаас илүү. Тийм учраас Италийн дизайнерууд бас их зөрөгтэй. Маш зөрөгтэйгээр ингэж гоё шинжилэл хийдэг. Тэгээ бас их өрнөц гоё юм. Тэгээд тэрнээс нь сэтгэл хөдлөл дандаа мэдэрдэг бид нар. Жишээ нь та бүхэн нэг хол юм ярьж байгаа гэж бити бод. Ferrari, Lamborghini гэдэг хоёр машин зүгээр л одоо ингэж миний ярьж байгааг ойлгож байна. Сэтгэлж хөдөлж байна уу те. Дэлхийд даяар машин ийсэн. Mercedes-Benz, Ford, Maz үйлдвэрлэл, Toyota өөр юу вэ те. Porsche. Гэхдээ Ferrari, Lamborghini гэхэр сэтгэл хөдлөлтөх байхгүй хүн. Яагаад гэвэл тэрийг ингэ бодолтой гаднаас нь харахад дотор нь суусан чинь нэг театрт байгаа мэдрэмжтэй. Им догшин юм шиг, ширүүн юм шиг. Мэдгүй драматай ирнэ. Яг үнэн драма. Драматай байхгүй. Итали бүх юм тийм юм байна. Тий. Тэнд тэгэхээр зөвхөн нөгөө одоо хэдэн зууны туршдаа ингээд гэр бүлтэй ингээд үр хөвчт хүүхдүүдэд өвлөн үлдээсэн тэр ур чадвар тий. Одоо craftsmanship гэдэг чинь тий. Тэр байна. Тэгээ тэр мэдлэг байна. Тэгээ дээр нөгөө дизайны одоо дизайн гоо зүүн тэр маш их гоо зүг тэнд өөртөө маш их гоо зүүн одоо эхлэх гараа л өндөрлөө байх л та бид нарыг бодвол тий. Тэр юм дундаас тэгээд нөгөө гэр бүлийн нэрийг хадгалах, нэрээ сэвтүүлэхгүй байх гэдэг хамгийн сайныг хамгийн шилдгийг хийх гэдэг тэр гурван зүйл давхцаад өнөөдөр бидний мэдих Итали тавилга, Итали машин, Итали гоо зүг юу болгоод байгаа юм. Итали кофе машин хүртэл хамгийн гоё кофе машин Итали машин байдаг шүү дээ. Тий. Герман бүтээгдэхүүн байна. Жишээ нь маш нарийн, логиктой, инженерчлэлтэй. Гэтэ Италич тэр нь байдаг. Нэмэх нь сэтгэл хөдлөлт. Тэгс мөртлөө дулаан мэдрэмж төрүүлнэ. Хүүтэн биш. Дулаан мэдрэмж. Хамгийн гол нь амьд. Пиноккио яагаад амьд юм бэ гэдэг шалтгаан тэр. Тий. Тэр чинь Итали хүн гэхэр өөр хүн зүгээр хүүхэлдээ урлал тэр бол модон хүүхэлдээ. Итали хүн яжгаар Пиноккио болчиход байгаа байхгүй юу? Тийм байна. Энэ үлгэр чинь зүгээр нэг үлгэр биш. Цаана бүр энэ өөртөө энэ үндэснийхэн соёлыг тэр үлгэрээр дамжиж хэлж. Тэд урлагийг тансаг хэрэглэе гэдэг зүгээр үндсэн соёлоо л гэж үзнэ. Яагаад тэгэхээр за одоо зулаа Милан төссөн гэж бод. За би нэг Флоренц төссөн гэж бод. Мэдээ ороход л урлаг дундуур л хоёулаа гүн. Тий. Урлаг дундуур. Сүмийн уран барилга дундуур зүгээр хөөцөлдөж тоглоно. Хуучин чулуун хотуудын төөрөн дээгүр
те ингээд нуугдж тоглоно. Ингээл зүүн чи харсан ч уран зураг, дээш харсан ч уран зураг, баруун чи харсан ч уран зураг. За тэгээд явж идэл хаасаагүй сонгодог баримлууд байгаа. Энэ дунд өсчөөд байгаа. Флоренс, катедрал, Колосеум өөр юу гэдэг те. Тийм Дуомо Миланы Дуомо байна. Тийм. Энэ нь болохоор хүмүүсийн хувьд аялал жуулчлалын газар бол энэ болохоор бидний хувьд болохоор Итали хүний хувьд болохоор аялал жуулчлалын зүйл биш. Энэ зүгээр өдөр тутмын орчин болж байна. Тийм. Өдөр тутмын орчин. Энэ. Тиймээс гоо зүүн босох нь автоматар маш өндөрс эхэлдэг. Итали хүний хүүхдийн хувьд. Асар өндөр гоо зүүн өндөр босгоос эхэлж байгаа юм. Тийм байна. Тий. Ер нь ингээд хэлэх юм бол италичууд тэгэхээр юм хийхтэй. Жишээ нь одоо энэ за тий хувцсны шүүгээ хийхтэй. Эсвэл зүгээр нэг ширээ хийхтэй. Энэ яг зүгээр за энэ маш ихтэй ч юм энэ ажиллах уу гэж асуухгүй. Энэ хүний сэтгэлд хүрэх үү гэж өөрийн ирэхгүй өөртөө зүн бэлгэр тэгж асуудаг. Тийм болохоор Италийн сайн бүтээлүүд те хүний гарын дулаан тэр бас энэний түүх өөртөө их гоё түүх дуртай бол. Тэгээ түүх ярьдаг. Өөртөө ч агуу түүх даард хүмүүс. Тэгээ их сэтгэл хөдлөл, гоо сайхан чанар гэд бүгд хамт мэдэрдэг шалтгаан юм. За хоёлоо төр завсарлаад өнөөдрийн ивент тэтгэжээд урдчихъя. За өнөөдрийн дугаарыг маань интерьерийн бүх шийдэл нэг дор ураатай ENC Group ивент тэтгэж байна. За ENC Group компани нь олон улсад тэргүүлэх тавилгын брэндүүдийн албан ёсны дийлрээр Монголын зах зээл дээр танигдж 10 жилийн турш үйл ажиллагаагаа явуулаад байгаа компани юм байна. За тэгээ энэ компани маань дэлхийн түвшний дизайн чанар интерьерийн мэдлэгийг манай одоо Монгол хэрэглэгчдэд Монгол айлд, Монгол гэрт, Монгол одоо яг гэрт том өрөөнд гал тоон дундлагын өрөөнд авчирдаг юм компани юм байна. За энэ туршлага дээрээ үндэслээ зөвхөн бэлэн тавилга худалдаалахаас гадна захиалах тавилга, интерьер дизайн, орон зайн цагт төлөвлөлтийн үйлчлэгээ үзүүлж эхлэв байна. За энэ юу вэ гэхээр бид нар нөгөө одоо интерьер гэдэг ойлголт бол Монгол ахуйгаас харьцангуй хол юм байхгүй юу? Яагаад гэвэл бид нар гэрт байдаг Монгол гэрт хэрэгтэй зүйл байдаг. Авч явахд, нүүхэд, тээвэрлэхэд бидний өдөр тутам ахуйтай аж ахуйд яг хэрэгтэй зүйл байдаг. Яг л тэр хамгийн гой чимэглэл нь бол авдрын хээ штэ. Тийм штэ. Гэтэл одоо интерьер гэдэг зүйлийг би нэлээд харлаа л да. Тэгсэн чинь интерьер чи өөрөө зүгээр том өрөөнд энд одоо нэг буудан байгаад энд зурагт байгаад энд номын шүүгээ байна биш юм байна. Интерьер гэдэг чинь ороод ирэхэд надад нэгдүгээрт амар амгалан мэдрэгдэх хэвээр. Надад 50 байх хэвээр. Энэ бүгд чиний хэлснээр амьтай сүнстэй надад гоо зүүн сэтгэлийн аз жаргал авчрах хэвээр. Тэгээ хамгийн чухал нь удаан хугацаанд эдлэгдэж хэрэглэх болгонд надад таашаал авчираад тэрнийхээ хажуугаар тэр миний худалдаж авсан тавилгын тэр интерьер дотоод төслийн үнц нь нэмэгдэж идэг зүйл юм байна. Яг үнэ одоо жишээ манай гэрт байдаг нэг бор шүүгөө манай өвөөгөөс уламжлалж ирсэн. Би тэрэндээ юмаа хадгалах бүр ямар гоё гэж ингээд зарим ингээд номнууд нөгөө шүүгэнд багтахгүй бол тэрэндээ хийчин. Тэгээд тэрнийхээ ингээд шүүгийг татаад тэрнээс номоо гаргаж ирэх эсвэл маркетинг зөвлөл, зоосны зөвлөлгаа ингээд нэг харчаад буцаад алдгийг тэр мэдрэмж ямар гоё гэж. Маад одоо энэ чинь өвөөгийн төсөн гэрлийн чинь баг 40 50 жилийн настай бор. Гэтэ одоо тэр хээ уулзна ямар гоё хинээр. Том шүүгээ би тэгвэл тэрнтэй адилхан гоё шүүгний төгс хамж ярьж гинэ. За энэ компани маань интерьерийн бүр цогц шийдэл одоо санал болгодог болсон юм байна. Та тэгэхээр яах вэ гэхээр шинэ орон сууц худалдаж аваатай байшин худалдаж аваад бариа тогтчуулах байгаа бол зөвхөн та тавилга худалдаж авах биш интерьер дизайн тэгээд захиалах тавилга энэ бүгдийг нь цогцоор нь гэрэлтүүлгийг нь декор чимэглэлийг нь ENC дизайн центрт очиод зорж очиод хийлгэх боломжтой. За ENC дизайн центр нь өөрөө хэрэглэгчдэд амьдрах болон ажиллах орчноо нэг дор төлөвлөж сонгож бүрдүүлэх боломжийг олгоно. Мөн интерьер дизайнерууд материалын одоо сампл буюу загварыг ашиглаад өнгө материалын шийдлээ боловсруулах, шин санаа солилцох, хамтран ажиллах боломжийг одоо бий болгох юм орон зайг бий болгоод байгаа юм байна. За ENC компани зорилго бол зөвхөн орон зайг тогтчуулах биш, харин тухайн орон зайгаар дамжуулан хүмүүсийн амьдралын чанар тавтах, өдөр тутмын амьдралын үн цэнийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. За ENC дизайн центр нь байрлуудыг нэг гой урамшуулт зарласан байгаа юм байна. Энэ нь од мөндрийн бүх сонсогчдод худалдан авалт бүрд нь гарын бэлэг бэлдсэн байгаа юм байна. Ямар гоё. Тийм тэгэхээр манай сонсогчд маань ENC дизайн центр дээр очиод худалдан авалт хийж үйлчилгээ авахд од мөндрийн гишүүн гэдгээ зүгээр хэлээ л те. Бэлэг авах боломжтой. Би од мөндөр сонсдог шүү гэд хэлэхэд болоо. Тэгэл бэлэг авчихна. За хаяг нь хаан улдүрэг Polaris эхлэлгүүрийн 3-4 давхарт Michel Expo тавилгын эхлэлгүүрийн хойно байрладаг. За энэ байршилд бол ENC Brands дэлхийн тавилгын
тэргүүлэх брэндүүдийн албан ёсны дилер шоурум нь мөн ENC ательер нь интерьер дизайн захиалга тавилгын үйлчилгээнд байрлаж байгаа юм байна. За тэгээ мэдээж Michelle Expo Center дотор байгаа Белиний Монголын анхны contemporary шоурум нь M Design буюу Европын стандартын одоо залуучуудын брэнд нь илүү залуучуудад зориулсан брэнд нь мөн ENC Office буюу тавилгын дэлгүүрүүд нь Michelle Expo худалдааны төвд байрладаг юм байна. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг 77 тэгтэг 400 77 тэгтэг 400 99 97 60 47 99 60 47 88 55 22 88 55 32 35 22 дугаарын утсаар холбогдоод мөн ENC брэнд сегмент веб хуудасаар ороод хүссэн тавилгаа харж болно. Та бүхэн интерьер дизайнаа хийлгэж болно. Энэ зөвхөн тавилга сонгох биш, гэрэлтүүлэг сонгох, чимэглэл сонгох, таны гэр орон танд орж ирэхэд ямар сэтгэгдэл төрүүлэх вэ гэдгийг шийдэх газар юм байна. За өнөөдрийн ивент итгэж баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр нэг ийм асуулт байгаа зулаагаас. Тэгээд чи өөрөө хариулах гэж чигээр. За. За зарим хүн тэгээд үнэтэй юм шүү гэдэг байхгүй. Тий. Тий. Би гэхдээ энэ яг өөрөнгө хариултал да би яг чамаас сонсмаар. За. Чи сая өөрийнхөө гэртээ байдаг өвгийнхөө бор шүүгний талаар ярьлаа. Чиний хувьд энэ шүүгээ ямар үнэтэй вэ? Энэ хэдэн $1000 гэж ижил ийм чанартай ийм удаан хадгалагдж байгаа. Тэгээд байнга удагдсан улам шинэ болдог. Нэг сонин. За тэгэхээр хэдэн $1000 баг миний бодлоор. За чи хэдэн $1000 гэж үнэлээ. Тэгвэл би яг тэрнтэй адилхан дэлхийн хамгийн үнэтэй тавилгыг би чамд ярьж өгье. За би зүгээр бодоход энэ нэг 3-4 мянган евро бол хүрнэ. Зүгээр яг цааш нь байлаа гэж бодоход. За чиний хувьд гэхдээ яг чиний гэрт байгаа тэр борш шкаф ямар үнэтэй вэ? Тэр үү? Би үнэлэхгүй шүү дээ. Үнэлэх аргагүй тийм. Үнэлэхгүй шүү дээ. Яг тэгвэл энэ чинь миний өвөөгийн сайхан дурсамж юм чи. Би энэ дурсамжаа зарахгүй шүү дээ. Яг үнэ. За тэгэхээр яг тэрнтэй адилхан нэг шкаф байна. Бадминтоны кабинет буюу бадминтоны шкаф гэдэг. За энийг бол нэг бараг үеийн сүүлээр одоо 1726 онд нэг Английн гүнтэн Италийн урд архичуудад захиалж илгэсэн байгаа. За ягаад Итали вэ гэхээр үеийн сэргэн мандалтай үе, барок те энэ үед ер нь Итали, Милан, Флоренц орчим дэлхийн ингээд гар урчуудын төв болцсон байсан. Тавилга үйлдвэрлэлээр. За мэдээж нөгөө Медичийн гэр бүлийн оролцоотой. Ягаад гэвэл Медичийн гэр бүл үнэтэй тансаг тавилга хэрэгэлдэг. Тэрүүгээрээ одоо эрх мэдэл нэр хүнд нөлөөгөө гайхуулдаг. Тэхийн тулд хамгийн сайн урд архичуудыг цуглуулад тэд нар захиалга өгч юм хийлгдэг байсан байгаа. За тэгэхээр энэ Английн гүнтэн тухайн үед заяа нэг юм шкаф хийлгсэн байгаа. Бадминтоны шкаф гэдэг интернетээр харуул харагд мэдээж нарийн чамын хийцтэй. За олон тооны шургуулга тасалгаатай. За бага хэмжээний баримл, бага архитектурын элементтэй. За тэгээ баг жижиг ордон шиг харагдчих болно. Ямар гоё. Дангаар атер шкаф. Орсон материалууд нь маш одоо нарийн тансаг, зааны ясан эвэр, эрдний чулуу, алт гэлтэй одоо маш үнэтэй материалууд орсон. Гэхдээ тухайн үедээ энэ гүнтэн захиалга өгөөд 6 жилийн турш 30 гар урчууд, тавилгын урчууд энэ шкафыг хийсэн. 6 жилийн турш 30 гар урчууд. Гэтэл тэр хүн ямар үн төлсөн бэ гэхээр тухайн үеийн үнэ л тийм байсан. 500 паунд. Тэгээд 94 паундын татвар төлсөн. Англи руу авч явахын тулд. Нийт ер нь бол өнөөдрийн мөнгөөр за тухайн үед бол нэг $800 тэр хүн тэр шкафыг худалдаж авсан. Гэтэл энэ шкаф өнөөдөр дэлхийн хамгийн үнэтэй тавилга тооцогддог. 2004 онд Кристисийн нөгөө одоо үн хаялцуулах худалдаагаар ороход 66.7 сая Америк долларын үнэтэй зарагдсан. Юу вэ? 500 паунд 66 сая доллар болсон юм шүү дээ. Тий. 36 сая шүү. 36 сая 700 мянган доллар. 36 сая. Америк. Тэгэхээр энд би юу хэлэх гээд байна гэхээр тавилгын чисээ гэртээ байгаа өвгийнхөө бор шкафыг үнэлэх харахгүй гэж яг тийм. Тэгэхээр Итали нөгөө чиний ярьснаар би зүгээр ингэж дүгнэлээ л дээ. Итали тавилгын хувьд бол мэдээж тэнд одоо мэдлэг байна. Инженерийн мэдлэг байна. Одоо функционал байдал байна. Дээр нь тэд нар гоо зүй дизайн шингээж байна. Гэтэл хамгийн үнэтэй зүйл нь зүгээр нь тухайн хүн худалдаж авж байгаа хэрглэж байгаа хүн гэр бүлдээ өгж байгаа юрусын үнцийн сэтгэлийн таашаал. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ илүү үнэтэй л болохоос биш үнэ нь унахгүй. Үнэтэй босоод будинг бодвол гэтээ тэр будингийн нэгдүгээрт маш чанартай учраас эдлэг нь маш удаан. 10 жил 5 жил яах ч хөө одоо порлон зөөлрөхгүй. Тэгээ хэлбэр дүрсээ алдахгүй гоо зүйтэй байгаа учраас би харахад дандаа таашаал авдаг. Гэртээ орж ирэхэд миний гэрээсээ тэр мэдрхийг хүсэж байгаа мэдрэмж сэтгэлдлийг надад өгч чаддаг. Тэгээ тав тухтай. Яг үнэ. Яа тэгэхээр нөгөө түрүүн нөгөө жишээ татчихсан өвөө нь модыг мэддэг байхгүй. Тэгэхээр
өвөөгийн тэр модны мэдлэг үр хөвгтөд дамжихтаа энэ модыг ингэж хатаа шүү. Тэгэх юм бол энэ 500 жил болсон ч мөрөөхгүй гэдгийг тэр аргыг л хүүхдэд хэлээд өгч чинь. Тэгэхээр тавилгын үн бол таны өнөөдрийн худалдаж авч байгаа үн ерөөсөө биш байгаа биз? 10 жилийн дараа танд хэдэн жил үйлчилж байна? Танд хэрэг хэмжээний сэтгэлийн таашаалаас жаргал авчирч байна. Одоо мэдээж 2 жил болоо эвдрээд буудан худалдаж авах бол мэдээж таатаа дурсамж байхгүй. Тэгээ эдийн засгийн үед ч ач холбогдолгүй байна шүү дээ. Тэгэхээр Итали тавилга бол үнэтэй биш. Тийм бааз. Харин үнэтэй биш. Улам үнэтэй болдог байхгүй юм. Тийм бай. Уу худалдаад авсны дараа харин одоо өөрөө чинь гэр орондоо орсон хөрөнгө оруулалт чинь нөгөө ахиж юу ч нөгөө мөнгө нэмэхгүйсэн чинь ингэ нэмэгдээд идэг. Энэ нэг би 27 жил юм авч байлаа шүү дээ ингээд хэлэхэд л тэр нэг найз дотны найз чинь гэрчин очиод шүүсэн асуураад шатааш явсан гэж бодох байхгүй. Тэгэхээр нөгөө үн худалдаж авж байгаа үнц нь хоёрын хооронд маш том ялгаа байна. Тэгээд Италийн гар урчууд бол тавилгын гар урчууд үнцнийг бий болгодог юм байна. Тий. Одоо бүр би зүгээр нэг ном бич гэж орлож исэн тэрийг бүр ярмаар санагчлаа. Библиэтэй холбоотой. Үгүй Библиэтэй холбож би зүгээр нэг хачин юм ярьж исэн. Тэрийг зүгээр сайхан яагаад Итали урчууд ийм гоё юм хийдгийг би нэг хэлээ л да. Ингээд нэг өдөр нэг мужаан хүн мэдлэг байхгүй. Энэ миний зохиосон зүгээр ном шиг үлгэрийн ном. Нэг хүн ингээд мужаан хүн гів мэдхэн Пиноккио гэдэг сэрдэг байхгүй. Яг тэр мөчөөс цаг хугацаа орон зай биелт. Пиноккио гэдэг нөгөө мужааны чинь мөрөөдлийн хэмжээр ингээд ертөнц томроод цаг хугацаа гүйцэлдэг байхгүй. Тэгэл нөгөө чинь ингээд нөгөө мужааныг Карло гэдэг. Карло ингээд нүдэ нэгэл Пиноккио гэснээс болоод ингээд цаг хугацаа орон зай бий болсон ба шүү дээ. За юу хийх вэ гэж хэлсэн. За бисээ нэрэ Пиноккио гэж энэ цаг хугацааг илүүсэн юм чи Пиноккио хийгээд ингээд мод хайдаг байхгүй. Тэгсэн чи мод нь олддог. Тэгэхээр мод бий болох би тэр хөрс суурийг бэлдэх хэрэгтэй байна гэд. За тэнгэр бий бол газар бий бол гэл. Тэгэл тэнгэр газар бий болгоол. Тэгээ сайхан ингээд унтаад гэж. Тэгэл маргааш нь тэнгүүд нэг хөөдөртэй санагдаад тахэр нөгөө шөнө унтах гэж оролж байхдаа энэ тэнгэр чи яс харанхуй ингээд тэг ингээд хідэн цэг бий болсон оддыг бий болгодог байхгүй. Тэгээ бас за өглөө болсон чинь нэг л ингээд тэнгэр дээр дор байгаа ч гэсэн ингээд харанхуй хөврөх харна. За гэрэл бий бол гэдэг алган дээр ингээд яасан чинь нар бий болохоор чулуудаад тэг ингээд нар ингээд дэлхийг тойрж иргэлдэл өдөр шин бий болоод яг нөгөө библийн зүгээр иглийг би зүгээр нөгөө Итали өөрөө Карло өвгөр дотроос сөлж нөгөө гоё ингэж холсоо байхгүй. Тэгээд тэгж авал ингээл уул ус амтан урмал бүгдийг бүтээж чад хамгийн сүүлд яг мод нь ургач. Тэгэл за одоо Пиноккио хийгингүүтэй. За хин шиг хийх вэ гэж бодож байсан. За ерөөсөө яг өөршгөө хийгингүүтэй. Нөгөөд урлаж эхэлдэг байхгүй. Ингээл урлж байгаа. Яг бүр хачин гоёлаад. Тэгээ яг өөршг нь л яг ам оруулах гэж жагаад гівмэд нэг л сонин ингээл атаархал мэдрэгдэл нэг өөртөө адилхан юм чинь. Тэгснэ тэгвэл би ерөөсөө ам өгчөөд нуугцчих. Би энийг яахыг харъя гэд. Тэнгүүт ам өгөхдөө нуугдахдаа дотор нь орчдөг байхгүй. Өөрөө Пиноккиогийн тий. Тэгээд харин дотор нь орчоод өөрөө буцаа гарч чадгалцсан. Буцаа гарч чадгалцсан. Тэгээд нөгөө Пиноккио чинь амьд мөртлөө насаараа өөрийгөө бүтээгч буюу бурхныг хайгаад идэг. Насаараа хайдаг. Намайг хэн бүтээсэн болоо л гэд асуулт асуугаад идэг. Тэгтэл өөрөө тэр өөрөө бурхан байхгүй. Тийм байна. Миний номны зүгээр ерөнхийдөө санаа нэ. Би тэгээ энийг бичиж чадахгүй 20 жил 30 жил болж байна. Би нэг бүр 10 жилдээ бодчихсон. За тэгэхээр ийм нэг алдартай тавилга урлаач. Тавилгын дизайнер Паскал Натуци гэдэг би ирэх мэдлэр ярив. За энэ ингээд Пиноккиог амьлуулсан. Италийн өмнөд нутгийн Нарлаг хот Матера гэдэг. Тэнд 40 оны 3 сарын 24-ний нэг хаврын өдөр энэ ирээдүйн суудсан маань мэдлж байгаа. Энэ бол хожимын дэлхийн тавилгын ертөнцийг өөрчлөх үе. Паскуале Натуци гэдэг. 7 хүүхэдтэй айл. Италичууд гоё өнөр штэ. Тэрний 2 дахь хүү. Гэтэ гэр бүлнийх ядуу. Гэтэ их хөдөлмөрч. Тэгээд аав нь болохоор мужаан баггүй. Ээж нь болохоор жижиг мохлогтой. Яг л нэг Итали байлаа баст. Тэгээ амьдралын хатуу эцэг хүчин чинь багаасаа мэдэрнэ. Тэгсэн дэлхийн 2 дугаар даа ингэж нэг аимшигтэй бас. Тэр хүнд жил үст. Дуусаад тэдний гэр бүл нөгөө жижигхэн нөгөө тосгоноосоо Таранто руу нүгээд амьдрал нь бүр улам ширүүн хэцүү дайны тарах Италиг төсөөлдөг хэцүү шүү дээ. За ингээд нөгөө хүү чинь гэр бүлийнхэн амжиргаанд 7 хүүхэдтэй айлмж. Амжиргаанд нь тус болохын тулд
хүнд хүчрүүдэл хөдөлмөр хийж. Энэ чинь Италид ярих хэвийн зүйл байсан. Тэгэхээр яасан гэхээр Паскал хүү болохоор багасаа нөгөө аавынхаа нөгөө мужааны цэгт ээжийнхээ нөгөө жижиг мухлах хоёрын хооронд дунд гээл юу хийж чадна тэрүүгээр л одоо гэрдээ тусалж байгаа. Тэгэхээр багасаа нөгөө мужааныг ойлгож байгаа гэсэн. Аав нь Карл байхгүй утган тий. Өөрөө Жузеппе л байхгүй баг. За ингээ Паскал хүү хэдийгээр тийм хэцүү тарчиг байсан ч гэсэн энэ нөгөө цаг хугацаанд өөрийгөө ингээд одоо ган төмрөөр бол цутгаж эхэлж байна гэсэн үг. Тий. Ирээдүйн нөгөө суудныг ингээд ган төмөр мэт ингээд бүтээж штт. Ингээд 220 ястаа 220 хэлхээ ган төмөрч болж байгаа байхгүй. Гэтэ урлагийн тий. За ингээд 15 настайдаа бөөдөн урлах тийм нэг урлагтай анхудаа учирч байгаа. Өөрийнх нь амьдралд. Яасан гэхээр найз нь бас л нэг тиймэрхүү нөхөрл байгаа шүү дээ. Аав нь бас нэг бөөдөн хийдэг ч юм уу. Тэгсэн чинь найзынхаа тэр нөгөө бөөдөнгийн цэхэд бас тусалж байхгүй. Хүүхдүүд болсон гоо ингээл би биндээ туслаа л нэг аав нь за чи тэр усанд гүчээ тэр гэдэг шиг. Тэгэхээр найзынхаа тэр нөгөө юунд нь ингээ орж байгаа ажилд. Тэгсэн чинь тэр болохоор одоо найзынх нь аав нь бас нэг урлаач байна шүү дээ. Тэгсэн тийм 40 нөхөө ажиллаж байгаа яг италчууд. Гар орчууд. Тэр бөөдөн хийнэ гэсэн зөвхөн энэ мод эдрийг хийхээс гадна одоо энэ арьсан энэ одоо зөөлөвч юу гэдэг арьс даав эдрийг хэрхэн яг амьтай мэт урлаж ам оруулж байгааг нөх хүүч нь харж байгаа байхгүй. Тэгэхээр аавынхаа цэгтэр бол модыг л ойлгосон. Тийм. Харин найзынхаа цэгтэр арьсыг ойлгож байгаа байхгүй утга тий. Ингээд энэчээс түүний хувь цаа өөрчлөгдөж. Тэр мөччөөс эхлээд тэр хүүгийн хувьд бөөдөн гэдэг бол зүгээр нэг тавилах биш юм байна. Эн чин амьдралын гоо зүй. Хүний бүр амрах эрх чөлөөний бэлэгдэл болж өөрч. Ямар гоё юм бэ? Амрах эрх чөлөөний бэлэгдэл. Амрах эрх чөлөөний бэлэгдэл тий. Энд чи зүгээр нэг бөөдөн дээр хөвтөх яг өөрийнхөө тий өөрийн гэсэн яг гоё тэр бөөдөн дээр хөвтөх хоёрын ялгаа маш өндөр шүү дээ тий. Тийм байна. Тэр шиг хэдүүлээ тухгүй бол гудамжид бид нар унтдаггүйтэй л адилхан шүү дээ. Тийм байна. Тий. За ингээд Натуци, Паскал Натуци 19 настайдаа өөрийнх нь цэх байгуулж 59 онд. За ингээд энэ чинь мөрөөдлийнхэн чулууг ингээд тавьж гин гэсэн үг тий. Энэ бол нөгөө хожмын нөгөө агуу Натуци групп хийхлэл ингэж тавигдсан байна шүү дээ. 19 настай хүүс. За ингээд явж байгаа. Гэтэл амьдрал мэдээж дартан байдаг. Яж чад үйлдвэр дээр нь гал гарцсан. Нөгөө хам хийж бүтээсэн юм ингээд шатаад энэ чинь бүр бууж өгдөг хүмүүс бол бууж өгөхөрл болж. Тэгэхэд бүр ингээ хаалган шатцсан. Ер нь ингээ бүх юм шатцсан. Зүгээр ингээ нэг юу л үлдэж байгаа хгүй нэг каркас л үлдэж байгаа барилгын. Гэхдээ энэ яга суут Паскал яга суут вэ гэхээр шатсан тэр өдрөө штэ. Тэрнээс 7 хоногийн дараа юу яасан байгаа штэ. Нэг захиалгыг дуусгасан байгаа штэ. Бүх юм шатчихад хаад штэ. Бүр өөр гоц сэтгэлийн хат нь өөр байхгүй юу? Тийм байна. Тэр байшин шатсан тэр хүний тэр урлах үйлийг нь зогсоохгүй шүү. Тийм. Анхны захиалга авцсан байсан байхгүй юу? Энд чинь тий. Ингээд цэхээ барьсан, ингээд барилгаа барьсан. Барилгач явахтай нэг ингээд юм барьсан тий. Тэгэхэд анхны захиалга авчаад хахад нөгөөх нь шатчихад байгаа ш. Тэгэхэд 7 хоногийн дараа би анхны захиалга заавал өгөх хэрэгтэй гэдэг. Тэгэхэд урлаад өгч байгаа байхгүй юу? За ингээд нэгэн тийм нөгөө шаргууд зан чанартай ийм аюустай төрсэн хүнийг бол тэгээд угаасаа бурхан зогсоож чадахгүй. Ингээд өргөжөөл нэмгдээл явд. Тэгээд 1970 80-аад он болно. Натуци үйлдвэрлэлээ өргөжүүлсэн зөөлөн тавилгын чиглэлд илүү төвлөрч эхэлж. Тэ энэ олон чиглэлээр явдггүй гэдэг байгаа ш биталчуудыг. Ингэж яагаад яг өөрийнх нь чадах юм а те. Энэ гэр бүлийн уламжлал авч явж штэ. Тэгэхээр Брүүден Крисл хоёр байна те. Тий. Ингэж яагаад яг тэр нь бүр амжилт түрээд брэнд нь бүр одоо Италиас хайлж олон улсын зах зээлд нэвтэрсэн. Европ, Америкийн нэгдсэн улсад бүр үлэмж байр суурь эзэлж байгаамт. Ялангуяа арьсан бүйдэнгийн тэр чанар, тав тух, дизайн Натуциг бүр дэлхийн хэмжээний брэнд болгоцсон. 80-аад онд Паскал Натуци болохоор яасан гэхээр Америкийн зах зээлийг зорж мэдээж Америк бол хамгийн том зах зээл. Тэгтэл нөгөө Месси гэдэг байгаа шүү дээ. Сүлжээ дэлгүүр. Тэ. Тэрнтэй гэрээ нэгдэж чинь амар чухал. Тэгэхээр тэр сүлжээ тэр одоо том Америкийн хамарсан сүлжээ дэлгүүртэй гэрээс нь мэдээж маш том амжилт болж. Тэр үед яг тэгэхээр Америкт чинь Америкт гэдэг дэлхийн дээр арьсан бүйдэн гэдэг бол ер нь тийм тансаг хэрэглээнд оршдог. Тийм амар үнэтэй ихтэй эзэн л хэрэглээ шүү дээ. Манайх бол нөгөө мал аж ахуй орн учраас арьсан бүтээгдэхүүнийг ер нь зүгээр ингээд хийгээд нэг сэтгэл хөдлөлтгүй байж л гэж боддог. Тэгэхэд дэлхий чинь тийм шүү дээ.
Энэ чинь тансаг зөвхөн баячууд хэрэглэдэг. Тэгсэн чинь Натуци болохоор энэ ойлголтыг нэвдээд 999 Америк долларын үнэтэй арьсан буудинг зах зээлд нэвтрүүлчихгүй юу? Эдгээр чинь $999 би те саятан байх шаардлага авч болж байгаа байхгүй Америк хүний хувьд. Энэ зөв хувьсгал байхгүй ерөөсөө. Тийм байна. Америкт бол гоо сайхны арчилсан хувьсгал гэсэн үг. Тийм байна. Тэр Итали гар урчуудын түүний нөгөө тэр өндөр гоо зүү дизайны мэдрэмжийг $99-оор $999 тий $999 гэрт аваад ирсэн биз дээ. Тэгээд яг харахаар яг made in Italy байгаад байдаг. Энэ ч нөр ичээд юу шүү дээ бас. Тий. Тэгэхээр тэр гар урлын чанар уламжлал дээрс нь made in Italy тэгээд технологи орчин үеийн дизайныг хослуулсан өндөр чанарын стандартыг баримталсан энэ бүх зүйл ингээд амжилтанд хүрч. Тэгээд хамгийн гол нь тэр нэг 5 тухыг хүн $999 худалдаж авсан гэсэн үг л дээ. Комфорт байдал буюу 5 тухал Натуцигийн бүр хамгийн үнэт зүйл нь. Тавилга бол зөвхөн гоёл чимэглэл нэг клиник те ингээд зүгээр ингээд хөдөлгөөнгүй байждаг зүйл биш. Энд хүний биеийн хэрэгцээ, амралт, амьдралын хэмээгт яг тохирсон байх ёстой гэж Натуци үзсэн. Иймээс тэм нэг эргономик дизайн, зөөлөн бүтэц хүний хөдөлгөөнд нийцсэн тэр хэлбэрийг маш чухалчилдаг. Тэгсэн мөртлөө дизайн ингээд нэг барокко урсгалын юм яриад гэж бити бодоорой те. Маш энгийн байдал дизайн. Гэтэ тэр энгийн хийн гэж хамгийн хэцүү шүү дээ. Энгийн зүйлийг говь згсэлэнтэй болгоно гэдэг үү? Хит чимэглээс Натуци өөрөө зайлсхийсэн. Яг ингээд цэвэр шугам, орчин үеийн минимал хэмээгийг хэрэглэсэн ба. Энэ чинь цаг үетэйг италичууд хөл нийлүүлдэг нь гайхалтай. Тэгэхээр орчин үеийн интерьер дизайны чиг хандлагатай яг нийцсэн. Тэгэхээр олон улсын зах зээлд өрсөлдөхөд бусдаасаа давуу талтай болчих. Тэгээ мэдээж хэрэг ингээд ер нь өрнийхний соёлыг хараад гэр. Үйлдвэр нь томрлоо өөрөө хөрөнгөтэй болоо баяжлаа гэхээр бүх зүйл сайхан зүйл рүү дандаа хөрөнгө оруулж эхэлдэг. Ер нь одоо чинь манай нэвтрүүлгээр их олон суутнуудыг Италийн ялангуяа суутнуудыг ярьлаа шүү дээ. Амьдралынх нь тэр нөө филантроп буюу сайн үлсэн юм бүр тэр нь үнэхээр мундаг болж хувирдаг. Би энэ их мөнгөтэйгөө авсанд орохыг би энэ амьдралаа гутамшиг гэж үзнэ гэж боддог тийм арт түмэнштэй бас. Ер нь би хэр мөнгөтэй юм бол энүүгээ би сайн сайхан үс зарцуулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр миний үйлдвэр ч гэсэн бас ийм байх хэрэгтэй. Манай үйлдвэрээс их хаяг гарч байгаа юм бол би энийг өөрчлөх хэрэгтэй. Байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй гэдэг чинь яг ингээд ийм зүйлрүүд тэмүүлждэг. Монголчууд ч гэсэн бас анзаарчлагаар манай эмжил радио чинь бас нэг гоё зүйл болж исэн намайг ажиллаж байхад. Тэгэхэд хэдүүлээ цаасгүй хамт олон болъё гэд бүгдийг онлайнаар шийдэж гэлсэн. Бид нар те аман сурчлагаа гээл одоо бид нар хүн болго ингээд бид нар ингээд цаастаа ордог болж илээ шүү дээ байлаа шүү дээ. Тэгэхэд энэ болгоны цаана мод байгаа гэдгийг бид нар хоорондоо ярилцаал. Тэгвэл зүгээр ингээд онлайнаар л явуулжээ хамтран ярьж мэдээллийг тавьчихгээд одоо манай од мөндөртэй гэдэг гих мэтэр ингээд гоё Натуци өөртөө тийм болсон ба ер нь байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийг чухалчилсан. Тэгэхээр энэ чэнс чинь бас удаан гэтлгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгальд ээлтэй материал ашиглах, үйлдвэрлэлийн хог хаяглыг бууруулах гэх мэт Натуци орчин үеийн хөгжлийн яг ингээд чухал чиглэлүүдийн нэгийг ингээд яг өөрийнхөө үйлдвэртээ суйрлуулсан. За одоо Натуци бол дэлхийд 100 гаруй орнд бүтээгдэхүүн нийлүүлдэг, тансаг зэрэглэлийн тавилгын салбарт тэргүүлэгч брэндүүдийн нэг болсон. Бүтээгдэхүүнүүд нь бол зөвхөн тавилга биш шүү дээ зулаанаар. Энэ чинь Италийн бүр соёл, түүх, гоо зүй, амьдралын чанарыг илэрхийлсэн тийм дизайны шийдлүүд байна. Тийм байна. Ингээд Натуци гэдэг ингээд брэнд жижигхэн гар үйлдвэрлэсэн жижигхэн нэг те гэр бүлийн түүхээс дэлхийн хэмжээний алс холын Монголд зандаа зулаа хоёр ярьж явах хэмжээний болсон л шүү дээ. Авмаар санагдав. Тий. Гоо зүй тав тух чанар ерөөс тий. Тийм байна. Гоё юм байна. Тэгэхээр нэг Итали гар яг чиний эхнээс ярьсны дараа л аягүй сайн ойлгож байна л дээ. Энэ бол зөвхөн нэг тавилга биш. Ширээ бол ширээ, санал бол санал биш. Тий. Үн цэнийг бий болгодог. Тэд нэр ширээ үйлдвэрлэдэггүй. Үн цэнийг бий болгодог. Яг үнэ. Удаан хугацаанд гоо зүү мэдрэмжих, тогтвортой байх, таашаал авчрах. Тэгэхээр чинь үн цэнийг ингээ хязгаарыг болоо авчиж байгаа байхгүй. Тэгээ тавилгын үн бол миний өнөөдрийн төлж байгаа үн ерөөсөө биш юм. Огт биш. Тэгэхээр сонголтоо зөв хийхээс аягүй чухал юм байна. Одоо энэ Натуци чинь 86 настай. Тэнгүүт модон хүүхэлтийг амь орсон Пиноккио болгох энэ одоо чадвараа өөртөө хадгалаад үлдсэн биш. Энэ ч амьд байгаа шүү дээ.
Яасан гэж эн чинь бүр амжилтын орой дээр нь заларч байгаа юм шүү дээ. Энэ ер нь Итали тавилга гэдэг нь тий. Одоо том ориглууд байгаа. Нэг оргил дээр нь Алтай там багийн 5 ориглын нэгэн дээр нь сууж байгаа юм шүү дээ. Гэхдээ нөгөө 4 оргил дээр нь залуучуудыг суулгасан байхгүй. Өөрөө суулгасан. Яасан гэхээр өөрөө мэдлэгээ түгээсэн. Мэдлэгээ түгээхийн нэг гайхамшиг төр. Би энэ мэдлэгийг би л мэдээд энэ л надад ашигтай гэж эднэрт тэгдэггүй юм байна. Энэ нөгөө ноу-хау хамаг юм аа ингээд юунуудтай ажилчтай ингээд зааж өгсөн. Тинчээс нь өөртөө нь хүртэл өрсөлдөх тэр мундаг зүйлүүд гарч ирсэн тэр хүмүүс. Жишээ нь Сантеремо Николе, Матера Алтамура гэдэг. Энэ одоо буудингийн гурвалжин гэж ярьдэн шүү дээ. Тэгээ энэ буудингийн хамгийн одоо топ оройн дээдүүд. Олон зуун үйлдвэртэй, олон мянган ажилчтай. Яасан? Түүний нөлөөгөөр л эднэр байгуулагдсан. Энэ бол Өмнөд Италийн гайхамшиг гэж ярьдэн шүү дээ Италичууд өөрсдөө. Энэ брэндүүдийг үүсгэн байгуулагчид нь бүгдээрээ Натузыг л ажилчид хамтран ажилладаг хамтрагчд байсан. Ямар гоё. Тий. Тэгэхээр одоо энэ сүүлчийн жилүүд гэж нэрлэхэд хэцүү л дээ яг 86 доллар тэгээд нэршлээ уушлараа гэдэг энэ чинь мянган наслагч юм бэл. Зөвхөн бизнесмэнч биш. Бүр шудраг үнний дуу хоолойн одоо тийм одоо нэг төлөөлөлсөн одоо хөдөлмөрийн мүүлжлэг эсвэл хууль бус үйлдвэрлэл гэдэг ч юм түүний эсрэг тэмцдэг улс төрчид хүртэлтэй ингээд зоригтойгоор эн чинь ер нь их зориг шаарддаг юм л да. Манайхан зоригтойгоор гэж хэлдэг болохоор мангар жоо тэнэгдэв. Зүгээр ингээд шууд ингээд ил загталвчдаг те. Энэ болохгүй байна. Энэ дээр та нар ийм хууль батал. Та нарын энэ бодлого чинь буруу байна гэх юм. Ингээд дандаа энэ хүний эрхийн төлөө ер нь шудраг зүйлийн төлөө загтал их бичдэг. Дууг сууч чаддгүй. Тэгэхээр зөвхөн эн чинь зөвхөн энэ сандал те энэ ширээ бүтээдэг хүн биш байгаа байхгүй. Ирээдүг бас давхар бүтээгээд байдаг хүн байхгүй те. Зөв. За тэгэхэд Италийн тавилгын дизайнуудын давуу талыг тэгэхээр та бүхэн ер нь ойлгосон баг те. Тэдний бүтээлд бол эн чинь түүх соёл амьдралын философинд бүрнээ шингэчээд байгаа. Энэ улсын. Энэ дэлхийн түүхч энд нь орно. Тиймээс Италийн тавилга гэдэг бол зүгээр нэг хэрэглэв шин чинь бүр яг амьдралын урлагийг худалдан те. Таврын зургийг өндөр худалдаж авдаг мөртлөө яг л адилхан энэ сандал буйдан тэдний энэ бүтээлийг бас урлаг гэж харах юм бол та үнцнийг яг ойлгох. Урлагийн бүтээл худалдаж аваад байгаа байхгүй юу? Тийм байна. За баярлалаа цаанда. Гоё дугаар байлаа. Бүгд авмаар санагдчихлаа. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувгийн онцлог сэдэв нэвтрүүлэг хүрлээ. Өнөөдрийн дугаарыг интерьерийн бүх шийдэл нэг дор хүрээтэй ENC Group ивент этгэн та бүгдэд хүргэлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сув, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 хөтөлбөрөөр хүрлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За баярлалаа. Баярлалаа.